хамтлаа гэсэн ийм нэртэй хэвлэлээ бол хийж байна. Одоо маргааш бол өмнөд монголчуудын эрхийн төлөө тэмцэх олон улсын ийм өдөр болж байна. Маргааш одоо дэлхийн одоо олон хотод өмнөд монголчуудын эрхийн төлөө тэмцэл болно. Сүүлийн үед бол ерөөсөө төвдийн төлөө яаж дэлхийн тэмцдэг вэ? Энэ шиг одоо өмнөд Монголын анхаарал тэмцэхийн чиг хамтлаг харагдж байгаа. Одоо энэ өмнөд Монголын саяын 5-6 сард болсон бослог хөдөлгөөн бол өнөхөр дэлхийн нийтийн анхаарлыг бол татж чадсан. Тэгээд өмнөөс үүдэл бол дэлхийн нийт өмнөд Монголд ингэж анхаарал өгчээ. Өмнөд Монголд одоо чухам юу болоод байгааг зарим хүн бодож магадгүй. Тэнд бол одоо мачтын мэрчээрийг улааж байна, сүйтгэж байна, албадаж одоо хятад олохтой хот руу нүүлж байна, ажил амьдралгүй болгодог тэгээд уусгаж байна, ядуулан гадуурхаж байна, хүний болон үндэсний эрхийг хөсөлдүүлж байна, бүх хэлийг хэвлэн нийтлүүлэх эрхийг богдуулдаг, хэлмэгдүүлэн хохируулдаг, яг шүүхгүйгээр хордог, хорих саадуулалтаа бол тамлан зовоодог, хүн хулгайлдаг. Энэ бүхнийг эсэргүүцэх юм бол хайр найргүй нухчин дардгаа. Энэ явдал огт багасгүй харин нэмэгт төлөвтэй байгаа. За одоо тэр өмнөд Монголын хадаа гэдэг шударга тэмцэгчийг 15 жил хойд тамалсан. Тэгээд тамалсны эцэст бол сууллаа гэж мэдгдсэн ч гэсэн тааван мэдхгүй бол хорсоор байна. Саяхан бол одоо эхнэрийн ил одоо ямар нэг байдлаар ирчилгээтэй болсон байна. За тэр хадаа гэдэг одоо өмнөд Монголын одоо тэр шударга тэмцэгчийг өмгөөлөн хамгаалсан одоо хуучин хүү гэдэг сайхан зохиолч байдаг. Одоо энэ чулуун зүрхтэй хайлаас гэдэг энэ ном нь бол одоо монгол хэлээр гарсан. Монгол хэлээс ч одоо монгол шин бичгээр гарсан. Өөр Монголд бас гарсан. Интернетээр тасан юм. Манай их нацаг дур зохиолчийн одоо хуучин хүү гэдэг өгүүлбэрийн нэрийг авсан байдаг. Ийм одоо зохиолч эмэгтэй байгаа. Манай Монгол улсад бол айлчлан эрэхтэй сүнсийг хураалсан Монгол дэлхий гэдэг одоо өнөхөр сайхан нийтлэлийг өчөөд энэ бол одоо манай Монгол улсын уншигчдын сэтгэл зүрхийг хөндсөн байдаг. Монгол үндэстэн гэдгийг бол өөрийнхөө бурхан шүтээ болгосон ийм сайхан хүн байдаг. Тэр эмэгтэй бол одоо хадаа тэмцэгчийг судагдахаар нь одоо тосч авъя гэж одоо ийм юм хэлсний төлөө ер нь үндсэндээ хулгайлагдаад тэгээд одоо хаанаагаа мэдтгүү хоригдчихсны эцэст одоо баян одоо зодууж, мэдүүж, тамлуулж одоо ингэж байсан гэдгийг хятадын одоо хүний эрхийн одоо байгууллагын бас сайхан хэл болгосон байгаа. Одоо энэ хадаа хуучин хүү гэдэг энэ сайхан тэмцэгчдийг одоо сууллаа гэдэг энэ шаардлагыг дэлхийн монголчууд, дэлхийн одоо шударга хүн ард шаардж ирсэн. Одоо энэ бичээр нутгийн хамгаалах хөдөлгөөн гэж одоо өвөр Монголд их өргөн хэмжээгээр байгаа. Энэ одоо ямар хөдөлгөөн байна гэхээр өвөр монголчуудын бэлчээрийг одоо угаасаа тийм замаар явахгүйгээр хятадын уул уурхайн компани жолооч нар тэр бэлчээр зориуд бүр талхчиж өгөө болгож одоо гэрийн хүмүүдээр гарч гэрийн дайрахт өгч дандаа ингэж явдаг нь ямар янзын хөдөлгөөн байна. Энэ өвөр монголчуудыг айлган сүрдүүлж одоо шахан түрх гэсэн хөдөлгөөн гэж би ойлгоод байгаа. Энийг одоо эсэргүүцсэн өвөр монголчуудын тийм амь хайргүй одоо тэмцэл өрнж ирсэн. Бид нар бол замыг бол одоо гараараа одоо хааж ингэж зогсдог, гараараасаа хөдөлцөө машины өмнө зогсдог. Ингээд бол одоо 5 дугаар сард мэрэгэн гэдэг хүн бол амнасаа алдсан. Тэр үнийг маш зэрэглэр аль гэж машинаар шилжиж байгаа 50 толгойг нөөж байхгүй болгож ингэж алсан. Дэлхийний зочирдсан. Тэгвэл саяхан бас мөн тийм одоо өөрийнхөө бичээр нутгийг хамгаалсан нэг тийм тэмцэгч хүний нэг болох зорилттой ийм хүний одоо мөн зэрлэг баландаар алсаа. Одоо энэ бол ерөөсөө үргэлжилсээр байна. Тэгээ одоо өвөр монголчуудын одоо бүр мал сүргийг малын одоо ерөөсөө машинаар хөөж одоо бүр чон одоо малын бэлчээрт одоо хоттой хонд ороод яадаг тэр шиг одоо хөөгд алсан хадсан ийм уртлага өмнөд монголчуудыг ерөөсөө тэр шилжин суурьч хүмүүс айлган сүрдүүлж ерөөсөө шахан төрөх ийм л одоо зорилготой гэж би ойлгоод байна. Тэгээд энэ явдлыг эсэргүүцэх тэмцэхээр одоо хятадын засаг бол тэрийг лухчин даардаг. Тэгээд одоо тийм нэг ямарваа тийм үндэслэгүүгээр хордог. Одоо тэгээ шүүгээд энэ хүн ийм буруу хийчихсэн байна. Ийм бүгээр одоо хордог. Сургахгүй алга болгодог болсон сүүл. Одоо тэгээд сургахгүй алга болохоор тэр хүн одоо хайцсан, яасан юм баримтлахымгүй болж орон мөргөө болгодог. Үүнийг бол одоо өмнөд монголчууд бол таамагтай юм амнасаа алдсан болов уу гэж таамагладаг. За тэгээд хятадын засаг бол урд нь тэр мэрэгэн гэдэг хүний амнасыг хүнөөс явуулдаг. Энэ бол энэ явган зорчигчийн буруугаас болсон юм автосол байна гэж хэрэгсгүй өнгөрөх гэж байсан. Гэтэл ингээд өмнөд монголчуудын тэмцлийн үрээр бол одоо тэр хүмүүсийг буруутгаад одоо нэг юм цаазалсан байгаа. За мөн хогчийн аргад тусламж үзүүл мачтын нутаг үлчээр сүйтгэхийн эсрэг арга хэмжээ авлаа гэж ийм зарим хэмжээний буулт хийсэн боловч тэр нь ерөөсөө хэрэгжсэн юм байхгүй.
За тэгээд жагсагчдыг бол одоо яаж дарж яасан гэхээр дайрч ялсан байгаа. Нэг охиныг одоо дайрч ялсан. Зодод жанждаг, олоо нь хордог, сургуу алга болгодог. Одоо ийм байна. Тэр 5-6 сард өрнөсөн эсрэг үйлсэд оролцсон олон хүний хөөцөө ерөөсө хэрэгсэн. Одоо тодорхойгүй. Өөрөөр нь одоо тэр хадаа гэдэг тэмцэгчийг ийм буруу юм хийсэн социалист хууль ёсоор зөрчсөн гэж ингэж хэлээд хорж байсан учраас тэр хүний тухай ямар нэг мэдээлэл байсан. Баримтлах юм байсан. Одоо бол ерөөсөө тийм сургуу алга болсон. Тэгэхээр одоо баримтлах юм байхгүй. Тэр хүмүүс тэгээд орморгүй алга болчихсон. Энийг бол одоо ерөөсөө хүн хулгайлж байгаа юм гэмтэр гэж бодож байгаа. Альва дарангуй нийгэмд бол ийм гарч ирдэг. Тэгэхээр энийг бол өрнөө практик болгох гэжээ. Энийг бол өөрийнхөө мэдлэг хүрээд ажиллаж байгаа юм. Тэгвэл өөр бас маягаар ойролцоогоос дөрвч юм ирээд манад ажиллаж байна. Саяхан бол одоо хэвлэлээр гарсан байгаа. Ойролцоогосын одоо бичгүүртэй явуулж тэрний яасан бол ойролцоогосын одоо дөрвчнэр манад олноороо ирээд янз бүрийн компаниуд ажиллаж байна. Тэр дөрвчнэрийг бол одоо Английн одоо ухааны компани хүний эрх мэдхийн одоо их богдуулсан баг царинтай маягаар ингэж ажиллаж байгаа. За ямар ч байсан гэдэг ойролцоогосын дөрвчнэр манад олноороо байна. Энэ талаар манайхан өөрсдөө өөрсөлдсөн өмнө солонгостой тохирсон. Ингэж одоо хойд солонгосын дөрвчдийг авсан мөртлөө өмнө солонгос өмнөд Монгол бол ерөөсөө Монгол улсад амьдарч болдгоо ийм байдал байна. Өмнөд монголчуудын дөрвч болмоо цагаачийн статустай болох ойлгох байх. Одоо сүүлийн хатуу юм тогтсноос өмнө бол зарим хүмүүс бас ингээд болцол хангасан байдаг. Тийм дээрх одоо өндөр шаардлага тавигдгүй байвал Монгол улсын иргэн болох удаан хугацаар оршин суух цагаач дөрвч болохыг болцол хангасан өмнө монголчууд байдаг. Тэрнээс өмнө болцол хангасан. Сүүлийн бол нэгэн хатуу юм тогтсон. За тэр хүмүүсийг бол одоо ингээд бичиг баримттай янз бүрийн статус аваад ямар ч таагүй өгдөггүй. Ерөөсөө тарч өгөхгүй. Болоо өгөхгүй байх. Тэгээд авъя гэхэд одоо ууралдаг. Яах гэдэг миний ажлыг чи заах. Ингээд сүүлдээ аргагүй тэр юм хөөцөлж байсан ажлаа завсарлахад өгдөг. Дахиад асуултаа тавьдаг. Бүгд нь зоохт өгдөггүй. Үүнээс болоод одоо ерөөсөө ийм одоо өсөлтийг 10-аас 20 жил одоо Монгол амьдралдаа үсээд ямар ч статус авч чадаагүй юм монголчууд хүмүүс одоо тэгээд хэзээ одоо нэг янз бүрийн оршин суух ийм цагаачлалын хэлж өгнө зөрчсөн гэж одоо хятад тушаах ба гэж ийм айц төвшүүрд хүмүүс амьдарч байна шүү дээ. Монгол оронд хятад улсад байснаас бүр арай шинэ гарч яваад одоо шорон 15 жил хийчихгүй. Ийм л байдалтай Монгол улсад ийм байхгүй. За өөр одоо ямар ч гадаадын иргэн иймэрхүү байдалд тогтоохгүй Монгол улс. Өөр ямар ч гадаадын иргэн. За тэгээд тэд нар харин 1-р сортын хүн болсон байгаа. Тэгээд одоо Монгол улсын иргэдийг 2-р сортын хүн болгоод ноёлж эзэрхэж байгаа. Тэгвэл энэ монголчууд Монгол улсын иргэд 2-р сортын хүн болчиход байхад өмнөд монголчууд энээс бүр дор байдалтай 3-р 4-р аль сортын байд ийм байдалтайгаар Монгол улсад зовж оршиж байна. Энэ бид анхаарал хандуулах болсон. Хэлийн чамдын одоо өмнөд монголчуудад бид анхаарлаа тавина. Тэгвэл Монгол улсад байгаа өмнөд монголчуудаа мөн бас анхаарлаа тавьж тэдний одоо эрхийг одоо хамгаалах бидний үнэхээр хэцүү байдалтай байгаа. Үүнийг бол одоо бас олон жил одоо ажиллаж байна. Сонин хөвөлдөд гарч байна. Үндэсний өсөлтөд нөхцөл маань хийж ярьдаг. За тэгээд өмнөд одоо Монгол улс амьдрахын аргагүй болоод хятадд одоо амьдрахад хэцүү болоод яаж Монгол улс руу одоо дөрвж ирсэн. Тэр шиг Монгол улсаас бас мөн адил дөрвж явдаг. Америкийн нэгдсэн улс хөрөнгөний орнууд руу дөрвж явдаг. Олон давлгааныг харсан. 90 оноос хойш болоосоо Монгол улсад орчихсон өмнөд монголчууд хичнээн одоо хөрөнгөний орнууд руу гарч явсан. Тэгвэл тэр одоо тоогоо тэрнээс ч олон тоогоор манай монголчууд явахтай манай бүр засаг өмнөд монголчууд их олон удаа тушаасан. Янз бүрийн аян шалтгаанаар тушаадаг. Хятад улсаас бол одоо сүүлийн үед ингэдэг байна. Одоо монголчууд янз бүрийн хүсэлтэй байгаа. Хятад улсаас одоо юу тодорхой бичиг баримт ийм юм өгч. Тэгээд цаадууд нь болохоор ингэдэг байна. Энэ хүн бол одоо манай улс юу хэрэг болсон. Эрүүгийн хэрэг болсон. Энэ хүн бол тийм улс төрийн ийм хүн биш. Тэмцэж хүн эрүүгийн хэрэг болсон. Мөнгө төгрөг хулгайлсан, зайлсан гэж өгдөг. Тэгээд өгчдөг. Батцангаа гэдэг хүн бол тийм эрүүгийн хэрэг ерөөсөө өгүүлдэг хүмүүс. Энэ бол нэг л жишээ шүү Батцангаа. Бидний мэдж байгаа жишээ. Саяхан бас хэдэн нэг өдөр өгсөн гэж. Энэ бол одоо эрүүгийн хэрэг өгсөн бол одоо тодорхой учраас гэж. Тэгээд одоо Монголоос тийм нэг цагаан шиг ийм статус авсан байсан.
Ногоон карт одоо сая юу гэсэн байх шээ. Ингэж одоо статусын буулгаж байна. Энэ хүн одоо ямар учир вэ? Адилхан одоо хэдийн иргэн атлаа хам үндэстэй хүмүүс өссөн статусаа хүссэн цаг хугацаанд авч байгаа. Зарим хүмүүс баг өдөртөө авсан байна. Тэгээд тэд нар бол одоо ийм шалтгаанаар авдаг байна. Монгол улс өөрөө төрсөн гэдэг. Монгол улсад төрсэн хятад хүний одоо үр сад гэдэг. Монгол улс манай одоо хамаатан садар хятад хүн байна гэдэг. Ингээд Монгол улсын бол бүх статус авч байгаа. Иргэн одоо цагаачлалт одоо юу гэдэг бүгдийг авч байгаа. За хятад хүмүүс ийм одоо юу авч байна. Шалтгаанаараа Монголын статус авч байна. Бид нар одоо Монгол улсад өндөр цалинтайгаар үр бүтээлтэй ажилласан гэж. Манай улсын хуульч одоо тийм байна. Өмнөд монголчууд гэдэг та нар одоо Монгол улсад өндөр цалинтайгаар олон жил ажиллах юм бол ярьж болно. Тэгвэл хятадуудыг одоо тийм шалтгаанаар манай улсын статус авахыг нээлттэй болсон байгаа байхгүй юу? Тэд нар Монгол улсад одоо манай ашигт малтмал энэ юмнуудыг ашиглаад өндөр цалинтайгаар ажиллаад дээрээс нь явхлаараа Монгол улсад амьдрах эрхтэй болж байдаг энэ одоо ямар тав болсон юм бэ? Тэгвэл одоо Монгол улсын хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан хүн бас Монгол улсын ямар ч статусыг авах юм байдаг. Тэгэхээр одоо манай улсын эд баялагийг авах одоо Монгол улсад одоо төр дүрийн үйл ажиллагаа явуулж одоо амжиргаагаа хийж байгаа энэ хятад хүмүүс чинь одоо их хөрөнгө оруулалт аваад Монгол улсад амьдрахыг нээлттэй болчихдог. За тэр хятадууд бол өмнөд монголчуудыг хэлдэг байна. Та нар бол одоо өөрсдийн улстай ирлээ гэж андуур хинийх нь улс байна гэж. Ингэж одоо доогож тавлж ингэж байдаг шүү дээ. За тэгээд юу асан байна? Монгол улс одоо тэр би нэг юм хуулийн төс санаачилсан байдаг. Репатриац гэж уугуушуул. Дэлхийн бүх одоо Монголд урахтай хүнийг одоо Монголд одоо суурших, уугуулах энэ юм нээлттэй болгоё. Энийг бол одоо ерөөсөө манай төр засаг ерөөсөө хүлээж авахгүй, сонсдгоо, эсэргүүцдэг, юу ч эсэргүүцдэг бол энэ хуулийн дагуу одоо тэр эсэргүүцтэй сонин хөвлөөр өчүүл сэтгэл зохион байгуул. Тэр одоо интернет дээр олон одоо хараад өрөөл энэ сэтгэл чинь төрийн зохион байгуулдаг. Одоо IP байдаг уу? IP-ийн дутуу байдаг. IP өөрчлөлтөд програм ашигладаг. Би одоо ухаан юм хийхээр би өөрөө олж болдгоо. За тэр мэт юмар одоо ухуулах гэдэг. Өмнөд монголчуудыг одоо оруулж ирэх чинь энэ одоо бодлого бол хятад хүнийг оруулах гэсэн ийм одоо хорт бодлого ийм учраас энэ уугуушуул репатриац гэдэг ерөөсөө манай Монгол улс одоо хүлээж авч болохгүй гэж ярьдаг. Гэсэн мөртлөө манай төр бол репатриацийн бодлогыг олон жил хэрэгжүүлж байна. Ардын хувьсгалаас хойш зөв усаар бөөгдсөн хүмүүсгээд одоо тэр хятад хүмүүсийг эргүүлж оруулж ирж байна. Энэ бол шудраг ёсыг тогтоож байна гэж ингэж ярьж 20 жил оруулж ирлээ. За ингээд бас Казахстан улс руу явсан казах хүмүүс бол одоо эргэж ирэх нь олон байдаг. Тэрийг бол одоо их одоо репатриацийн найртай бодлогоор хийж аваад төгнөх тусламж үзүүлэх. Ингээд одоо манай улсад хоёр улсын одоо харьяат одоо казах хүн олон болсон байгаа. За манай төрийн албанд одоо Казахстан улсын иргэн ийм хүн одоо ажиллаж байна гэж байгаа. Одоо өөр ийм байдалтай. Тэгээд энийг одоо их шудраг ёсыг тайлбарлаж байна. Манайхаас зөв усаар одоо хүний ихээр шамжилтуулж хөөгдсөн хятад хүмүүсийг эргүүлж оруулж ирэх нь бол шудраг ёс, энэрмгүй ёс ингэж ярьж байна. Тэгэхэд яагаад өмнөд монголчуудын хувьд ямар ч шудраг ёс тэр юм огт яригдахгүй байна. За тэгвэл одоо өмнөд монголчуудыг Монгол улсад ирсэн төрөөгүй сууж байгаагүй ярьж байгаа юм. Тэгвэл Монгол улсад төрсэн хүмүүсээ яагаад ирүүлж оруулж чадахгүй? Большевик харьцлын үед бол 30-аас 40 мянган хүн уушаага нүүж авсан. Тэрний зарим нь бол эргэж одоо Монгол улс руугаа ирсэн ч гэлээ нэлээд хэдэн үлдсэн. Тэрний үр цаад одоо хэдэн 10 мянган хүн өмнөд Монголд байна. За дээрх нь одоо халах хүмүүс байна. За одоо би саяхан нэг өмнөд Монголын ирсэн байгаа халах хүнтэй уулзсан. Тэр хүн бол одоо адилхан халах мөртлөө энд одоо та бүхэн ямар одоо сайхан байна. Тэдний хувьд одоо бидний одоо янз бүрийн алдаад болтолтой гэж ярьдаг амьдрал бол сайхан санагддаг байна. Тэгээд би болохоор ерөөсөө намайг одоо хятад улсад тушааж болох. Тэгээд одоо намайг үндэсний эрхийн талаар ярьсан гэдэг. Мөн одоо тэр хадаа шиг хорж болох. Ийм нөхцөлтэй шүү дээ. Зөвхөн хэлийн наан цаана байгаас халах хүмүүст манай одоо өвөө одоо ийм хүмүүс тэр үед халахаас гарсан адил би одоо ерөөсөө Монгол улсын иргэн болж чадахгүй, Монгол улсад оршин сууж чадахгүй юм ярьж байна. Манай улс одоо тэр сонгодог репатриацийн бодлого би бол одоо яг өргөдсөн утгатай репатриац ярьсан Монгол улсад төрөөгүй байсан ч гэсэн монголчуудыг бол ирүүлэх юм нөхцөлийг хангаж байна. Тэгвэл тэр сонгодог репатриац буюу өөрийнхөө улстай төрөөд гадагшаа явсан хүмүүс бол тэдний үр садыг авчих
ийм юм манайх нь өөр үндэсний хуудад хэрэгжүүлээд байна. Хятадуудын хувьд хэрэгжүүлж байна, казахуудын хувьд хэрэгжүүлж байна, монголчуудын хувьд хэрэгжүүлэхгүй байна. Энийг одоо бид шаардах хэрэгтэй. Тэр